зам зуурын найзуудаа би нэг тоодгүй. Жохон байсан болохоор хоогоо аргалж тэлэхгүй хөлнөөс намайг хазаад Би бол золиос гаргана уу. Ээж авд баригдаад яг тэгээд тор зуршил хэрэглээд баригдчих юм бол тэгээд болно л даа. Захирлыг би нөгөө багтаа мөнгөтэй гоё ядал гэж боддог байсан. Teen Zone Podcast. За сайн байцгаана уу үзэгчдээ сонсогчдоо Teen Zone Podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маань 26 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Бат Пүрэв, 9 дугаар ангийн сурагч Бод Гэрэл гэсэн хоёр дүү маань оролцож байгаа. За өнөөдөр бид гурав өсвөр насны хүүхдүүдийн нөхөрлөл, найзлахын тухай ярилцсан. За сайн байцгаана уу өдрийн минь хоёроо. Өдрийн минь. За гурлаа өнөөдөр нөхөрлийн тухай ярина. Найз тий 6 дугаар ангид ороод ер нь бол нөгөө дунд ангид орж байгаа шүү дээ. Тэгэхээр найзалж исэн хүүхдүүд за найзуудынхаа тухай за мөн нөхөрлөл гэж ер нь яг юу гэж ойлгохтیں۔ Тэр талаар нэг тодорхойлооч. Яаж ер нь гоё найзлуул чамд гоё санагддаг. Одоо чиний найзууд жишээ нь хэдвэр ангиасаа найзлсан найзууд байна. Найзуудтайгаа яаж дотн болсон бэ? Найзуудаа бас хүн чинь ер нь сонгодог шүү дээ, тий. Зүгээр байжснаа л над дээр найзууд ирнэгээ сонгохгүй шүү дээ. Тэр талаар. Ер нь 1-р ангиасаа бол нийлээ явчихдээ шүү дээ. Тэгээд хараад хамт тоглож байгаа. Завхарлагаанаар хамт гарч мараад тэгж ил явдаг. Ер нь найзууд нь. Тэгээ нөхөрлийг яг тодорхойлуулж юу гэж ойлгож байна? Хэлмээр байна. Үрдийн найзууд юм болов. Байнга л найз холбоотой байна гэж тодорхойлох. Яг ингээд одоо бас сайн 3 найзтай яг ингээд багаасаа ер нь ингээд ер нь бүр нэг цэцэрлэгт байгаас эхэлж авах юм. Нөө цэцэрлэгийн андуудаа. Тэгээ цэцэрлэгээс агуулж нөхрлөөд одоо баг 15 жил хөрөлж байна. Өөстөө жинхэнэ тийм үрдийн мөнхийн нөхөрлөл байна тий. Тэгээ нөхрлийг ер нь бол тэгээд нэг мөнгө харж нөхөрлсөн тийм нөхөрлөл байхгүй зүгээр нэг гоё тий сайхан найз гэсэн утгаараа тэгээ мөнгө харж ингээд зүгээр нэг зарим хүмүүс ч бас тэгдэг штэ нэг мөнгө харж нөхөрлөл энэ мөнгөтэй гээл араас нь дагажгүйгээл найзаа гэж гүгээл тэгэхгүй яг ингээл зүгээр сайхан гээд найз бол найз гүйлгүй нөгөө санаа нэгтэй тий сонирхол нэг сэтгэл санаа нэгтэй хүмүүстэйг л найзалж гин гэж ойлгоод ш тий. Гэхдээ ер нь бол найз нөхөд яг сонирхол нэгтэй гэж байх. Ер нь би нэг тэрэн дээр нэг нийлдэг юм аа. Зүгээр яг тийм сонирхол нэгтэй байж болно. Гэхдээ яг ингээ хүний ингээ дотор үзэлцэн шал өөр штэ. Яг ингээ хүн болгоны хувь хүний ингээ дотор үзэлцэн өөр тэгээд яг ингээ яг нэг сонирхолтой одоо би ингээд хоёулаа ингээд жишээ найзалаа гэхэд би тэнд ингээд яг ингээд тулах өөрийнхөө хүсэл сонирхлыг тулах чинь гэсэн үг байхгүй. Зүгээр найз гээд одоо би л тийм сонирхдаг чи сонирхооч гэдэг ч юм уу тий. Би бол тэгдэггүй зүгээр яг ингээд гоё яг өөрийнх нь сонирхлыг дэмжин найзынхаа. Тэгээд өөрийнх нь сонирхлыг ч гэсэн хүнд ингээд тулахгүй. Тэг яг ингээд өөрийнхөө бол. Тэгэхээр чиний одоо нийлсэн 3 нийлдэг тий найзалтай 3 найз чинь юугаараа ингээд нийлж найзлсан юм. Найзуудад одоо нэг юм гол холбоо байна шүү дээ. Эсвэл бүр эсрэг тесрэг ингээл найзууд тий уулзахаараа маш гоё тийм тайван чөлөөтөө байдаг. Хамгийн гоё тухтай ярилцдаг хүмүүс бол найзууд шүү дээ. Та дөрвийг холбож байгаа юм юу вэ? Холбож байгаа юм бол би бол яг ингээд яг 3 найзын дунд орохоор яг өөрийг ингээд сул тавиал яг өөрөөр байцдаг. Яг өөрөөр байж чаддаг. Яг зарим хүүхдүүдийн хажууд ангийнхаа хүүхдүүдийн хажууд бас сул тавина л да. Гэхдээ арай тэгж чад. Яг 3 найзын хажууд байхдаа тэгж чаддаг. Тэгвэл чамааг яг нөгөө гоё чөлөөтөө өөрөөр чинь байлгадаг тийм орчин найзууд чинь бүрдүүлдэг байх нь штэ. Тийм болохоор тэр 3-тай хамт байхад намайг бас тэг ойлгодог. Хэцүү байгаад идэг юм уу? Бид гурав яг ижлэн хоол сонирхдагаараа л ер нь нийлээ явчихдаг шүү дээ. Хоол гэхээр хийх дуртай юм уу? Идэх дуртай. Идэх дуртай даа л. Хөл цараа идэлээд юм уу? Хоол идэл 3-4 хоол идэх. Хоол хийд юм уу? Би ер нь хийдээ. Тэгээд нэгээрээ хоол хэлжилчихэд байхгүй. Найзуудаараа. Тэгээд гоё ингээд битэрэл хоол идэх. Одоо тэгээд 1-р ангиасаа найзлсан найз, цэцэрлэгээсээ найзлсан найз. Цэцэрлэгээсээ найзлсан гэхэр чи одоо 12 дугаар анги төгсөөд оюутан болоход бас л ингээл уулзсан найзлсан хэвэрл ах нь шүү дээ, тий. Хэвэрэл.
ерөөс салахгүй л гэж бодож байгаа. Танаа найзуудаас гадагшаа явж сурах бодолтой найзууд байна уу? 3 найз дундаас нь. Ер нь байгаа. Би ч гэсэн өөрөө гадагшаа явж сурах гэсэн бодол байгаа. Ер нь өсвөр насныхан тийм л бодолтой болсон байх шүү. Бодогийн хувьд мэрэгчлээ сонгосон уу? Сонгоогүй байгаа юу? Яг нөгөө сэтгэл зүйчийн маань зөвлөж байгаагаар бол ингэдэг юм байлээ. 9 дугаар ангид ороход мэрэгчлээ сонгоцсон. Яг нөгөө би ирээдүйд ийм хүн болно, ийм мэрэгчлэр ажиллана гэдэг ч юм уу зүйлээ сонгоцсон байх хэрэгтэй гэж үздэг юм билээ. Тэгэхээр бас удахгүй сонгоорой заяа. Яагаад тэгэхээр анги төгсөж ш тэ эх хичээл 10 дугаар анги болно. Тэгэхэд чи ахлах анги болчоор хэзээний мэрэгчлээ сонгоод нөгөө тэр хичээлээ гүнзгийрүүлж үзэх боломжтой болох юм билээ шүү. За тэгвэл найз нөхдүүд ингээ хүнд нөлөөлдөг шүү дээ. Тэ за тамхи татдаг бол ингээл бүгдээрээ л тамхи татаад эхэлдэг. Газтай ундаг бол ундаа уудаг бол ингээл бүгдээрээ газтай ундаа уудаг ч гэдэг юм уу. Сайн муу талаараа яаж нөлөөлж байна? Ер нь бол сайн талаараа л нөлөөддөг. Манай үлээдэг. Манай найзууд ер нь нэг тийм хор зуршил мушил хэрэгэлдэг. Би ч гэсэн өөр хэрэгэлдэг. Тэгээд мандаа биш та. Тийм тэгээд хор зуршил мушил хэрэгэлдэг. Яг ингээд би ингээд сонирхлоо гэхэд маа найзууд бүгд гуруулаа хэрэгэлдэг болохоор тэгээд бойл гээд намайг загнахад би тэгэл гарна шүү дээ. Яг тэгээ хорц уршил хэрэглээд эхлүүл. Найзуудынхаа үгийг гэр бүлийнхнаасаа гэр бүлийнхэн хэлснээс илүү хүлээж авах уу? Ер нь л тэгнэ. Тийм үү. Ээж аав нь бойл гэсэн чинь болохгүй. Ээж аавч бойл гэсэн ээж аавд баригдаад яг тэгээд хорц уршил хэрэглээд баригдчих юм бол тэгээд болно л даа. Одоохондоо баригдаг байгаа. За, бодогийн хувьд найзууд нь хэрхэн нөлөөлдөг вэ? Ер нь амар сайн талаар нөлөөлдөг шүү дээ. Жишээ нь ер нь би ингээ орой хоцорчдөг байхгүй юу? Тэгээ өглөө болгон залгаж ер нь амар сэрээдэг. Хичээлдээ. Тэгээд сайн би ер нь тамиртаа ордгоо байсан. Би тамиртаа. Тийм намайг дагуулж амар биеийг минь амар хөдөлгөж байгаа. Тэгэхээр чи найзуудаа баярлж байна. Амар баярлж байна. Тэгээд дамжуулаад 3 найзтай баярлаа гэж хэллээ. Баярлаа. За тэгвэл ингэдэг ч ер нь бид нар ч гэсэн тохиолддог. Олон найзтай энэ л миний найз гэж бодоод явж исэн хүмүүс ямар нэг зүйл болоход одоо бэрхшээл тулгархад ч юм уу, сайхан зүйл тулгархад ч юм уу, найз биш вэжээ гэсэн мэдрэмж төрж исэн үү? Төрж ис. Ер нь ингээл зүгээр яг ингээд нэг одоо юм зам зуур ингээд нэг хальт нөхрлөл өнгөрчдөг зүгээр нэг мэдээд л өнгөрчдөг тийм найзууд зөндөө байсан. Ер нь зөндөө ч одоо ч хүртэл ер нь байгаа. Гэхдээ яг ингээд 3 сайн найз юм хажууд бол яагач барахгүй. Нөхрлөөд бол. Тэгээд яг ингээд тэднэртэй нөхрлөөд явахаар яг ингээд өөр хүн болчиход байгаа юм шиг санагдаад эсвэл яг 3 найзтайгаа байхаар нэг арай өөр хүн болоод яг тийм байгаад байдаг. Тэгэхээр яг ингээд нэг зам зуурын найзуудаа нэг би нэг тоодгүй. Тэгээд нэг хүмүүс чинь 100 төгрөгтэй явахаас 100 найзтай гэдэг нь шүү дээ. Тэр чинь ихтэй баг худлаад дөө нэг зам зур эдэн найзууд байжснаас нэг галзуу эдэн найз ганц 2 найздайс нь хамаагүй дээр. Одоо орчин үе тийм болцсон юм биш үү? 100 найз хэрэггүй. 100 найзаар яах вэ? Яг сургууль дээр бол байхгүй. Гэтэ нөгөө яг багаасаа найзлсан нэг найз байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд гэтээ тэр жоохон байсан болохоор сэтгэлтэй амар үлдсэн. Тэр нөгөө яг ингээ өглөө хичээлдээ хамт явж байхад ингээд хартаас нохоо өгöd ирдэг байхгүй юу? Тэгээд би ингээд жоохон байсан болохоор нохоогоо аргалж тэлэхгүй хөлнөөс намайг хазаад тэгээд би газар унтсан байхад намайг хаяаг үтсэн амар мохоо гомдоод тэр бол угаасаа хинч гомдохоор зүйлээ. Тэгээ ер нь тэгээд тэрнээс хойш найзлаа байсан. Тийм үү. Тэгээд хин нэг нь тоссон юм уу тухай үедээ? Үгүй. Тэгээ босон явцсан юм чи? Би ардаас хөөсөн л тэгээ ардаас гүйж яахгүй. Тэгээд найзлаа. Одоо тэгээд юу ангид ч юм байдаг юм уу эсвэл? Ангид байхгүй. Сургууль шилж явцсан. Бас тэр бас муухай үйл явдал юм тий. Найз бүр багын найз байсан ба шүү дээ юм бол тий. Нөхөрлөлт золиос хэрэгтэй. Одоо жишээ нь нэг найзынхаа төлөө тэгээ чи хичээлээ таслах. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ явах байсан аяллаасаа найзынхаа ямар нэг юм туслахын төлөө золиос гаргах байлгах ч үү. Ер нь тэгээ сайн найз бол би бол золиос гаргана уу? Гарах уу.
Одоо 15 жил найзалж авах хугацаанд золиос гаргаж ирсэн үү? Зөндөө шүү дээ. Хамгийн гой сэтгэлд үлдсэн дурсамж. Би ч гэхээ сайн шүү. За тэгээд би биндэл тусалсан юм дөө. Тэгээ маа найз яг ингээд би нэмэр орж байхад тоглож байгаад хөлөөл тоглож байгаад хазгаа гიშгээд яг тэрнээс тэгээд юу хүлэн хавдаж мавдаад имлэг би бүр хүргэж өгсөн байдیں۔ Тэгээд тэгж хичээл мичээлээ таслаад ер нь тиймэрхүү золиос зөндөө гаргаж ирсэн. Ганц 2 жил төгтэй. Чиний төлөө? Миний төлөө ч гэсэн гаргаж ирсэн. Яг одоо ингээл нэг гээж аваад ингээ буруу хэрэг хийчихэл яг тэрийг баригдахгүй байж хахад маа найзад төрж ийл үгүй тэгсэн би тэгсэн ингэсэн гээл тусалж ирсэн. Найз нүүр дээр өөрөө. Ер нь үгүй гээл яг ингээ өөр дээр хүлээж аваал. Ер нь бол зөндөө гаргадаг л да жижиг сажиг юм дээр. Тэгээд яг ярихээр бас сайн санахгүй байна. Гэтэ ер нь ингээ дэмлэг эднэр авч яваад тэгээд хичээлээ таслах нь ер нь байдаг тий. Тэгээд эцэг ихчээс амуурж хамгаалах нь тэгээд өдөр болгоны л явдал болж байдаг тий. Найз нөхдийнхөө төлөө золиос гаргадаг. Тэгээ золиос гаргахад бол харамсахгүй гэж байгаа байхгүй тий, хичээл таслах ч юм уу, эцэг ихтэй загнуулах ч байдаг юм уу тий. Өөрийнхөө буруутай биш үйлдэлийг найзынхаа өмнөөс үрээд одоо миний бурууч гэдэг юм уу хэлээд энэ золиос гаргахад бол найзуудынхаа төлөө бол би ямар ч золиос гаргах хэмжээний тийм нөхөрлөл байгаа гэж ярьж байна те. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж бодож байна? Өсвөр насны ийм нөхөрлөл ер нь хэр бат бөх одоо золиос гэдэг юм хэр байдаг? Тэр бол яг өсвөр насны нөхөрлөл дээр одоо нөгөө сайн одоо төлөвшөөгүй байгаа учраас ер нь нэгээ даган дуурайх явдал аяг их байдаг. Тэгээд үүн дээр одоо нөгөө эцэгхийн оролцоо гэдэг байгаа нь болохоор хүүхдээсээ одоо нөгөө хүүхдтэйгээ илүү найз нөхөд шиг дотн бай гэдэг нь одоо загнахгүйгээр илүү ойлгож одоо тэр найз нөхдийнх нь хүртэл сонирхлыг мэдэж те хүүхэд нь алийн даган дуурайгаад байна. Хэрвээ буруу зуршил байвал тэрийг таслан зогсоох те хэлж ойлгуулах хор хохирол нь юу юм гэдгийг таньж мэдүүлэхэд л чухал байгаа байхгүй. Тэгээд тэр одоохондоо яг энэ хүүхдүүд нөгөө нэг ингээл би юу яа одоо залаас гарахад бэлэн те бараг л би энэ найз хомноос хариуцлага хүлээнэ гэж ярьж байгаа боловч яг эргэцэн хувьд ярих юм бол энэ дэр нэг тэгж одоо нэг хүний хийсэн үйл үйлдэлт ч юм уу нөгөө хүн дээр хариуцлага тооцно гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр талаар яг нөгөө өсвөр хүүхдүүдийн одоо нөгөө хөгжлөөрөө бол нэг юм байдаг юм л та нөгөө тодорхой үйлдэлийн шат гэдэг дараа нь хийсвэр үйлдэлийн шат гэдэг нэг юм явдаг байхгүй юу. Одоо өсвөр үедээ ингээд хийсвэрлэн бодох нь айгүй их байдаг. Ургуулж бодох нь тий ингээд боддог. Тэгээд нөгөө нэг жаахан биш одоо тэр хүн чинь арай жоохон том болцсон. Гэтэ яг илүү юм ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа болохоор нөгөө аливаа зүйлийн нөгөө жижигхэн мэдж байгаа зүйлийг ингээд ургуулж их өөрийнхөө боддог болцсон. Үедээ л ингээд одоо тэгж бодож штэ найзынхаа өмнөөс бүхнийг хийн гэж бодож байгаа ч үнэхээр бас тийм зүйл байхгүй гэж. Тэрийгэ болохоор би ингээд нэг үнэнч найз гэж харуулж байгаа бас нэг илрэл ч юм уу гэж бодоод байгаа штэ тий. Өөрөө бол яг дотроо үнэт зүйлийн хувьд хүүхэд бол тийм байгаа л гэж бодож байгаа бол чи мэдээж энэ өсвөр нас чинь мөнхөд үргэлжлээ яваад байхгүй штэ. Тэгээ өөрөө аянда дуусна өсвөр нас дуусна. Тэгээд өөрөө мэдсэн л байдаг. За Батка 12 төгсөөд ямар мэрэгчлэлтэй болох гэж мэрэгчлээ бол сонгоцсон биз? Сонгоцсон. Юу онгоцны хэсэгч болно. Вау. За онгоцны хэсэгч болохын тулд ямар сургуульд ороод ямар хичээлээр хичээлэх юм? Одоо ер нь суур хичээл гэж нэг 3 хичээл байгаа. Математик, нийгэм, англи хэл гэсэн 3 суур хичээл. Энэ 3 суур хичээлээ дагнаж байгаа. Монголд одоо онгоцны хэсэгч бэлтгэдэг ямар сургууль вэ? Яг Монголд бол байхгүй. Гэхдээ яг ингээд их цагт ингээд 2 дээр нэмэх нь 2 гэдэг нэг анги байгаа байхгүй. Тэр нь Монголд 2 жил сурахдаа зөвхөн онлайн үзнэ. Онлайн үзээд хэлний бэлтгэл маш сайн хэлгэнэ. Тэгээд гадаад руу явж 2 жилийн сурна. Тэгээд цаашаага өшөө ингээд мэрэгчлээ дээшлүүлээд юу байна. Сурна. За тэгвэл удахгүй ер нь 5 жилийн дараа 6 жилийн дараа Монгол бол онгоцны бас шилдэг нисгэгчтэй болох нэ. Монголдо ер нь үздэй голно.
хугацаа. Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Осны өөр олсын нисгэгч болоод үлдчихээ. Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. За бодогийн хувьд мэрэгжил арай сонгоог байгаа тийм. Ер нь нэг 2 ч юм уу 3 ч юм уу мэрэгжил байгаа гэж хүүхдүүд тэгдэг шүү дээ. Аль нэгийг сонгоно гэсэн тийм байна уу? Тийм юм манай энэ иржээлээ. Гэтэ нөгөө багасаа бодсон мэрэгжил нь яг ингээд яг одоо бол боломжгүй юм байл л дээ. Нөгөө захирал болно гэж боддог гэсэн байхгүй. Тэр захирлыг би нөгөө багтаа мөнгөтэй гоё ядал гэж боддог байсан. Тэгэл одоо тэр чинь бас дотроо зөндөө олон мэрэгжил сонг дээшлүүлж ирж. Чи юуны ч захирал болж болно шүү дээ. Тийм. Эхлээд гол нь өөрөө юмаа сураад өөрөө хүссэн юмаа бүтээж болно. Тэг байгууллагт ажиллаж болно. Захирал гэдэг чинь нөгөө албан тушаал болохоос мэрэгжил биш. Тэгэхээр чи эхлээд гоё мэрэгчлээ сонгох хэрэгтэй шүү заяа. Мэрэгжил сонголт. 12 төгсөж байгаа Баткагийн хувьд бол альцааны мэрэгчлээ сонгоцсон. Онгоцны эсгэгч болно гэд те гадаадад явж сурахаа Монголд бол 2 жил гадагшаа 2 жил явдаг юм сургууль байгаа гэд ярьж байгаа юм. Бодогийн хувьд мэрэгчлээ одоо сонгоогүй. 9-р анги төгсөж байгаа. Энэ тал дээр одоо уул 9-р анги бол мэрэгчлээ сонгоцсон байх ёстой гэд багш нар ангийн багш бас ярьдаг багш нар те. Тэгэхээр мэрэгжил сонголтын тал дээр хэдэн наснаас эхэлж ер нь төлөвлөх ёстой. Яг мэрэгжил сонголтыг тэдэн наснаас хээс илүү ер нь бол нэг мэрэгжил сонгоход одоо хамгийн чухал тулгын 3 чулуу гэдэг юм уу нэг зүйл байдаг байхгүй 3 зүйл байгаа. Тэрний нэг нь болохоор хүүхдийн өөрийн сонирхол юу юм? Нэгдүгээр тийм яг суур сонирхол нь тэрийг маш сайн анзаарах хэрэгтэй. Тэгээд эцэгчүүд бас давхар хүүхдэд анзаарах хэрэгтэй тийм. Хоёрт нь болохоор одоо тухайн хүүхэд бие хүний хувьд сэтгэц физиологийн хувьд яг арай ямар чиглэл рүү гэдгийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл одоо нээлттэй тийм гадагшаа чиглэлтэй хүүхдээ байвал одоо илүү маркетинг тал руугаа ч гэдэм үү сэтгүүл зүй тал руу ч гэдэм үү тийм нэг тийм хүүхдийн үндсэн манер байгаа шүү дээ тийм. Нөгөө бие хүний хэв шинжээрээ гадагшаа юу татгшаа юу тийм тэрийг ер нь бас харахад зүгээр ер нь тэр бол ер нь үндсэн шинжний хэв шинж алдагдахгүй тэр хүндээ байж гэнэ гэсэн. Гуравт нь гол анхаарах зүйл юу гэхээр одоо нийгэмд ирээдүйн зах зээлд эрэлттэй мэрэгчлэл юу юм гэдгийг бид нар хармаар байгаа байхгүй. Тийм. Монгол улс бол 2023 онд тэргүүлэх болон одоо эрэлттэй мэрэгжлийн жагсаалт гэж баталсан байдаг. Тэрийг харж болно тий. Эсвэл одоо ингээд сайхан интернет бүх юм хөгжсөн байгаа юм чинь захын одоо юу ороод тий мэдээлэл сайгаад тий одоо ирээдүйд эрэлттэй мэрэгжил үе гэдгийг хүүхдүүд маань өөрсдөө сонгоод авчиж болно шүү дээ. Тий. Ер нь бол хүний нөөцийн зүгээс ярихад болвол хүний нөөц дээр ерөнхийдөө ирээдүйд нөө техник технологийн зүүн учраас маш олон мэрэгчлүүд ерөнхийдөө мэрэгчлээ хүмүүс одоо ажил мэрэгчд алдчихж байгаа. Тэ технологид алдчихж байгаа шүү дээ. Гэтэл энэ дээр технологи орлож болохгүй мэрэгжил юу юм бэ гэдгийг хүүхдүүд бас мэдчихмээр байгаа байхгүй эцэгчүүд яалтчгүй нөгөө хүний оролцоотой хийх мэрэгчлэг тий. Одоо бүжигчин байна. Ямар ч гоё робот бүтээгээд хүн шиг тэгж гоё бүжиглж чадахгүй гэдэг юм уу тий. Гэтэл бол яг дуучин бол AI-аар дуулуулчаад байна шүү дээ. Гэтэл яг робот бол яг хүн шиг бүжиглэхэд бас хэцүү л байх. Одоо өнөөдрийн хувьд ярихад тийм. Гэхдээ бас технологийн дэвшлиг бас хэлж мэдэхгүй л юм л. Тэгэхээр тэр тал дээр жоон судалгаа хийгээд тэгээ явал их зүгээр юм болов. Энэ гурваалтыг сайн судалсан байхад ирээдүйд одоо тэр охины яран дээр тий ингэж сонголт байвал зүгээр. Хэрвээ бүр энэ дээрээ одоо мэдхгүй байна гэдэг юм уу эргэлзээд байгаа бол бас өөр мэрэгжил сонголтын одоо тестүүд байгаа. Тэрийг бүгэлж болно. Тэрийг бүглөөд бас нэг тодорхой мэрэгжлийн чиг баримжаагаа олоод авчихад тий зүгээр шүү дээ. Одоо нөгөө бидний үеийн шиг аав ээж тийм мэрэгжил сонгох гэдэг үе маань ер нь өнгөрч байна. Тийм тий. Аав ээжийн тулгасан мэрэгчлэр сураад дараа нь ажиллаагүй гэсэн маш их хүн байдаг тий. Ер нь нэг ажлын байран дээр. Тий. Тэгээд өөрийнхөө ингээ хүссэн мэрэгчлэр яагаад сураагүй юм бэ гэхээр тухайн үед аав ээжийнхаа шаардлагаар ялцчихгүй нэг өөр мэрэгжил сонгоцсон ч гэдэм үү. Тэгэхээр бас эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхаа мэрэгжлийг хараахан сонгож амжаагүй байгаа бол тий сая сэтгэл зүйчин мэн зөвлснөөр одоо тест бүгэлж болж гин мөн хүүхдийнхаа чадамжуудыг харж болж гин. Тэгээд хамгийн ихэнд хүүхдийнхаа сонирхлыг сонсох хэрэгтэй юм байна. За тэг зөвлөж гин. Хар бараанд дурсамж юу юм бэ?
хар бараанд орсон бол уйлмаар гомдмоор болж исэн. бүр тийм амар хар бараан чихийн хайшин зүгээр яг нэг жоохон нэг муугай санагдсан. Жоохон гомдолтэйсэн юм. Гомдлоо одоо гой цайруулъя л та. Би бүрэн байнгын тэр хийлж уурладаг байхгүй. Бүр ингээ гүн гомдсон. Яг ингээд юу нэг найзын төрсө өдөр өвөл ингээ 12 сарын 28-нд маа найзын төрсө өдөр байхгүй. Тэгээ яг найзын төрсө өдөр гарыгээд яг яарамхт явж байгаад амар түгжирээтэй за алхахыг гээд буугаад алхаад явж исэн чинь яг хажуунаас ингээд зам төв зам руу ингээд туслах зам орж ирдэг штэ. Яг тэрүүгээр явж исэн чинь би ингээд яг ард нь явж байсан байхгүй. Тэгсэн чинь хальтраад унтсан. Бүр амар тэгсэн чинь ингээд туслах замаас машин орж ирэх гэж сигналаадсан байхгүй юм. Тэгс чинь манай хоёр найз намайг харж хоолж инег. Нөгөө машин гээ сигналаа зогсоод байгаа байхгүй. Тэгээ би уурлаад одоо татаж босохгүй юм хоёр. Над руу уурлаад. Над руу шоолж инээж минийгээд би дараа нь уурлаад. Би ер нь тэрийг байнга хэлж уурладаг. Тэр жинхнээс уурсан юм уу? Гомдсон юм уу чи? Тий, жинхнээс гомдлгүй. Хажуус яаж яхад машин орж ирэх гээд тэгээ сигналтай. Тэгээ шоолоод арзаатлаа нэгээд байгаа юм чи. За ер нь их гомдолтой явдаг байх нь шүү. Хоёр найз бол уучлахгүйс юм уу тэгээд? Ер нь уучлахгүй din тэгтэл би гомдолтой байдیں۔ Талхихгүй. Хар бараан гэхдээ ерөөсөө хасан л манай ингээд нээлдэг хитэн хөлтөө сургууль дээр нээлдэг хоёр гэдэг байхгүй юу? Тэгээд тэр хоёр ингээд нээлж байгаа надаас нууцаар ингээд хос зүйлд аваа зүүцэн байсан. Би тэгээд бүр амар гомдоо тэр хоёртой баг сар ирээгүй шүү. Тийм үү. Тэр бас л гомдохоор зүйл л дээ. Тэ. Яаж яхад гомдохоор яг голдоо ортлоо гомддог болохоор. Тэгээ одоо буцаад найзалж байгаа юу? Нийлж ил байгаа л та. Тэгтэл гомдоод тэрийг бүр байнга санаж байгаа шүү. За ер нь бол тэгвэл өсвөр насныхан ч бас их гомдол аягүй тээдэг юм биш үү найзуудаа. Тэгэхээр хэрвээ найзуудаагаа бас гомдоол тухайн үед нь гомдлын тайлж уучлах хэрэгтэй юм шүү дээ. Тийм үү? Та хоёр найзуудаагаа өөрсдөө гомдоож ирсэн үү? Тэрийг санахгүй шүү. Би бол гомдож ирсэн тэгээд дуучлалт бол гуугаа тэгээд дарагдаад яач зүгээр болгочдээ шүү дээ. Гэтэ минийхээс арай баг гомдоод юм уу? Би бас юу найзуудаагаас ер нь бол өдөн шүү дээ. Байнга өдөөсдөө шүү дээ. За саяны яриан дээр болохоор нөгөө гомдлын талаар ярьж байгаа. Гомдохороо голдоо ортол гомддог гэд нөгөө бодогийн яриа. Түрүүн бас нөгөө хоёлаа дурдчихсан. Хоёр найз нь өөрт нь хэлэхүүр хос зүйлд аваад зүтсэн. Баткагийн хувьд болохоор нөгөө унахт нь шоолоод босгоогүй тий. Энэ дэр хоёлаа бүр айгаа гүн гүнзгий гомдсон. Нөгөө уурлах гэхээсээ илүү гомдол. Тэгтээ одоо болтол тэр гомдолд тайлагдаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр яагаад ийм амар гүнзгий гомдсон юм бол? Өсвөр наснд бол ер нь альва мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөнийг айгаа хурцаар илэрхийлдэг. Одоо нэг бол бүр дууга хураадаг ч юм уу те. Эсвэл бүр ингэ тесэрч гарч ирдэг. Ер нь альва мэдрэмжээ айгаа юм одоо илэрхийлэх хурц байдаг гэх юм уу. Тэгэхээр одоо тэр хоёр найзуудынхаа үйл үйлдэлт ингэж тийм гомдолтойсэн гэдэг шүү дээ. Гэтэл тэр яг бас гомдох зүйл байсан уу? Эсвэл хитрхи нөгөө тэрийг бас ингэж хүн дээр тусгаж аваад ингээд тий одоо би гомдсон гэдэг гомдол бодоолоо. Бодоолаа. Гэтэл яг гомдлаас мөн үү тий. Үнэхээр амар голдоо ортол гомдсон бол өнөөдөр найзлаад нийлээд явах уу гэдэг бас өнцөг байгаа байхгүй энэ дэр тий. Тэгэхээр одоо энэ дэр нөгөө хүүхдүүд өөрсдийнх нь одоо юу харилцаа найз нөхдөд нь одоо юу гэж ойлгож байгаа юм. Гол нь тэр найзууд нь өөрсдөө бас хүн дээр тусгаж аваагүй юм байна шүү дээ. Тэгээд саяны кейсийг сонсоход хүртэл ер нь бол нэг тийм амар гомдохоор те хор хохирол учруулсан зүйл бол нэг байхгүй л байгаа харагдаад байна. Ер нь өсвөр насыг туулаа явж ах шгшээл байна уу? Томчуудтай харьцаад эсвэл буцаал бүр нэг жоох хүүхэд баймаар байна. Эсвэл том хүн болмооргүй ч гэдэг юм уу тий. Тийм бэрхшээл байна уу? Ер нь л байгаа. Яг ингээд одоо яг ингээд томчуудтай харьцах гэдэг нь одоо бидний ингээд санаа өөр, эцэг эхчүүдийн ингээд бодол санаач өөр. Тэг ингээд эцэг эхчүүд ингээд
яг ингээ хүүхдтэй ингээд яг өөрийнх нь бодлыг тулах гэдэг. Эцэгчүүд сонсохын хувьд сонсон л доо. Гэтэ өөр ихэнх эцэгчүүд тэр хүүхдээ бараг сонсдгүй л ойлгодгүй. Сонсдог байгаасай л гэж байна. Хүүхдийнхаа хүслийг, сонирхлыг бас сонсоосай л гэж хүсэж байгаа юм байна шүү дээ. Тэр нь чамд бол бэрхшээлтэй санагдаж байна. Одоо жишээ нь чи бол онгоцны эсгэгч болно гэж шийдсэн. Гэтэл гэр бүлийн зүгээс өөр мэрэгжил сонгох санал орж ирж байна. Орж ирсэн. Гэтэ тэдэр нь бүгд л гой мэрэгжлүүд надад таалагдсан мэрэгжлүүд. Гэтэ яг ингээд онгоцны мэрэгжлүүд онгоцны эсгэгч нь болохоор би бүр яг ингээд багаасаа ингээд баг миний мөрөөдөл юм уу? Мөрөөдөл тэгээд мөрөөдөлд одоо хүрхийн төлөө зоржлаа энэ. За тэгвэл чи яг өөрийнхоороо л ингээл жанжин шугамаа дагаал бат зогсох хэрэгтэй юм байна. Ер нь ингээд жоохон сонин штэ. Яг чи жоохон хүүхэд юм байж чи юу ч мэдэхгүй гэснээ чи өдий том болчоод энийг мэдэхгүй байхдаа тэгээд тэрэн дээр жоохон асуудалтай байдсан штэ. Тэр үед нь тэгээ ямар ягшин үзүүлэх вэ? Тэгэл тэр үедээ л тухайн үедээ л гардаг штэ. За эцэг эхчүүд тэгвэл нэг юм дээр л жоохон хөвч юм шиг санагдаал те. Өөр нэг юм дээр нэг та хэд том болцсон юм шиг санагддаг. Болоо тэгж хэлдэг байх нь. Та хэдэд хүүхдэрээ баймаар байгаа мó том хүн болмоор байна уу? Би бол тэгэл жоохноор л хийчмээр. Хүүхдэрээ бэлгээ авмаар байна. Одоо зүгээр бэлгэл хүүхдийн баярыг бэлэг мэлэг өгөхгүй байхгүй юу? Хүүхдийн тооноос хасаад. Би ч одоо харин тий. Уг нь л насанд хүрээгүй шүү дээ. Одоо 17-тай. Тэгээд яг ихнэр хүүхд авлаа гэд яг том хүн болно гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо бол хүүхдээр байгаа шүү дээ. Бас л гомдож байна. Гомдож байна. Бэлэг амаар байгаа байхгүй. Тэгээд бэлэг өгөхгүй зүүнж өгөх чийлгээ. Тэгвэл ер нь л өсвөр насныхан том хүн болох дургүй байгаа юм шүү дээ, тийм үү? Хүүхдэр л байвал гоё юу? Тийм. Ядаж яг ихнэр михнэр аваад том хүн бол. Бусад үед л хүүхдэр. Тийм, бусад үед л хүүхдэр л байглах л та. Гэтэ эцэг эхчүүд бол ер нь байнгын л хүүхдэр л байх л та. Тийм. Том болсон ч гэсэн гэр бүл зохиосон ч гэсэн яг л нөгөө жоохон хүүхдэр юм шиг л санагддаг. Би ч гэсэн тэгж л санагддаг. Аавч тий. Хоёр туйлтай юм шиг байдаг ээж аав нар. Нэг болохоор бид нарыг жоохон хүчиг ийм дэр нэг юм дээр бол тий чи жоохон хөвгт юм биш тэгж болохгүй. Эсвэл заримдаа өөдөө том болчоод чи жоохон хүчиг ашиглаа гэдэг ч юм уу тий. Энэ дээр ягаад хүүхдүүдэд нэг тийм эмзэг санагддаг юм бол. Эцэг эхчүүд энэ дээр дандаа хоёр туйлтай юм шиг байдаг гэж ярьж шít хоёр янзаар ярьдаг. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ягаад тэгж хүлээж авдаг юм бол. Тийм хүүхдүүдийн хувьд мэдээж бүх зүйл нөгөө шилжилт хөдөлгөөнд орж байгаатай холбоотой. Хүүхдүүд хүртэл өөрсдөө бас хоёр янз юм байгаа. Өсвөр насны хямрал гэдэг зүйл өөрөө хоёр байдлаар одоо хараат болон хараат бус гэж хэлдэг байхгүй. Хараат байдал нь болохоор хитрхи дуулууртай болох. Тэгээ аав ээжийнхаа юу ч хэлсэн бүх үгэнд ороод ерөөсөө дүрм журмын дагуу гэх юм уу ингэ явж идэг. Тэр нь өөрөө бас альва зүйл нөгөө эрэг сураг талтай гэдэгчлэн энэ нөгөө нэг одоо би ингээл хүүхдэрээ баймаар байна. Би нэг том хүн болмооргүй гэдэг юм уу юм бас сураг талтай гэсэн үг. Хитрхийн одоо яг үгэнд орж байгаа нь сайн боловч нөгөө хүүхд маань эргээд нөгөө тэр балчир хүүхд наснасаа салахгүй шүү дээ. Хараат бус нь бол үнэхээр одоо нөгөө даврын өөрчлөлттэй холбоотой хараат бус одоо би том хүн болсон одоо би том болж байгаа гэд дуулуургүй байх өөрийнхоороо зүтгэх те ингээд бүх юм зөрүүдлэх гүжүүдлэх гэд бид нар бол аав ээжүүд бол үгэнд орохгүй байх гэж ярьдаг те яг тэр тал руугаа ордог. Тэр нь нөгөө талаар нөгөө ирээдүйд том болохдоо тэр хүүхд бэлтгэгдэж байгаа бас тийм сайн талтай. Мэдээж үгэнд орохгүй байгаа нь хэцүү байгаа боловч тэр хүүхд том болох гоо тэр чинь шилжилтээ хийгээл явж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэгж хүлээж авдаг ах нөгөө ээж аавын яриаг те. Гэтэл ээж аав болвол бас тухайн нөгөө асуудлууд дээр л яриад байгаа шүү дээ. Одоо жишээ нь хүүхдийн баярын бэлэг өгөхөд бол чи томдсон байна гэдэг ч юм уу тий. Сая Батка бол одоо би 18 хүрээгүй юм чин бэлгээ авмаар л байна гэж тэгж байгаа шүү. Тэгэхээр бүр нөгөө бага насны 15-аас доош ч юм уу хүүхдүүдэд бэлэг өгдөг ч юм уу тий ээж аавуудын хувьд. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө 18 хүрээгүй юм чин би жоох хүүхд гэж хүлээж авдаг. Эсвэл ямар нэг ажил хийх болохоор энийг бол одоо жишээ нь хоол хийх ч юм уу гэр цэвэрлэх ажил дээр чи өдөө том болсон юм чин дүүнэрээ харахын хувьд бол ах нэм чи их чин нэм чин том юм чин хийх ёстой гэдэг ч юм уу ийм байр сууриас хилээд байгаа байхгүй. Гэтэл хүүхдүүд болохоор
Хүүхэд л бол хүүхэд, жоохон бол жоохон. Эсвэл нөгөө бүх асуудал дээр том гэж хэлүүлэх гээд байгаа юм шиг л санагддаг. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө одоо эрхцүү талаас нь хэрвээ тайлбарлах юм бол одоо 18 наснд хүрээд хүн бол одоо насанд хүрээд иргэн болж байгаа тийм. Иргэний эрхцүүн хувьд бүрэн чадвар чадамжтай болж ирдэг. Гэтэл тэрнээс 18 хүрэхээс өмнө хүнд тодорхой хэмжээгээр хүн ер нь төрөхтөл иргэний эрхийн чадвартай төрдөг байхгүй хүн төрөхтөл. Тэгээд чадамж гэдэг зүйл нь тодорхой насанд үүсэж идэг. 16 наснд болохоор ямар чадамжууд үүсдэг гэхээр иргэний эрх зүйн хувьд хязгаарлагдмал чадвар чадамжтай болдог. Хязгаарлагдмал гэдэг нь зарим нэг одоо харилцаанд иргэний харилцаанд бие дааж хүүхд ордог хэрэгтэй болж байгаа. Тэгээд тэрэндээ өөрөө бүрэн хариуцлага хүлээдэг болдог байхгүй. Тэгээд энэ дээр болохоор одоо байгууллагууд хүртэл ер нь тийм байдаг да. 0-аас 16 насны хүүхдэд бэлэг өгнө гэдэг ингээд дотоод журмандаа ч юм уу заасан гэдэг. Тэгэхээр энэ өөрөө яг уу тийм нийгэм тогтсон ойлголт. Хүүхдийн хувьд бол мэдээж хүүхдэл юм чинь би бэлэг авмаар байна л гэдэг. Загнах болохоор том хүн гэдэг. Бэлэг өгөх болохоор чи жоохон гэдэг. Тэгэхээр мэдээж одоо та хүүхдүүдтэйгээ тэгээд ялгуурлгүй л ялгаагүй л тий ялгуурлан гадуурхахгүйгээр тэгээд ер нь хандах хэрэгтэй. Тэгээд байвал зүгээр. Энэ сэтгэл готрал гэдэг ямыг та юу гэж бодож байна? Сэтгэл готрал гэдэг нь ер нь хөвчлээ охтуудад баг бүгдээрээ ингээд 18 хүрэхтэй ч юм уу ороод үдцэн байдаг байх гэж боддог. Ер нь ихтэй охтууд ч ингээд анхны хайртаа хаягдах үе байдэн штэ. Тийм үе дээр ингээд амар гомддсон байлээ штэ тэр чи хаягдсан уу? Хаягдсан. Тэгээд яг тэр үедээ юм бодохгүй чсэн яг ардаас нь бодохоор гомдоод идэм байлээ. Тэрэндээ ингээд ер нь гомдоол яваад байгаа. Тий, амар гомд юм билээ. Тухайн үедээ ингээд шаналл зовнил орж исэн үү? Тэр үедээ бол амар орд юм билээ шүү дээ. Тий. Тэгээд яаж гарсан? Мартчихгүй. За мартъя. Тэр үед найзуудын дэмжлэг бас байт юм бэл. Тэрэн шиг банд чи гойдон тэгээд амар яд юм. Гой өргөө тийм шүү дээ. Одоо найз бандтай байхгүй. Батка найз өхөнтэй Одоогор л байхгүй. Одоогор гэдэг чи юм. Маргааш байх юм. Итгэхгүй. Юу байгаагүй. Байгаагүй юм уу? Тийм. Өмнө л байсан. Тэгээд одоо л байхгүй. Волейболтой л найзалцсан байна. Тийм, одоо волейболтой л найзалцсан. Эцэг эхчүүд зүгээр хүүхдээ сонсдог л байгаасаа. Тэ? Ярих үедээ л ярина, ярихгүй үедээ бол ярихгүй. Гинтл нөгөө амар их яриа орвол ярилцаад ийн гэж байхгүй. Зүгээр эхлээд миний хүслийг, бидний хүслийг те сонсоод дараа нь өөрсдийнхөө саналыг хэлдэг байгаасаа гэж байгаа. Тэгээ энэ тал дээр эцэг эхчүүд яаж хүүхдтэйгээ харилцвал ер нь яаж сонсож сурах юм. Жишээ нь би бол бас л нэг сонсож чаддаггүй л төрлийн хүн. Тэ. Ер нь бол яг хүүхдийн хөгжлийг ярихад ураг бүрэлдэхүүн бий болсноос эхлээд хүний ураг тарих хөгжөөл одоо юм санаас тэхгүй хөгжиж идэг гэж үздэг. Тэгээд ер нь 1-3 нас тэр тусмаа хүүхдийн яг одоо хүн болж төлөвшөлт гол нас гэж яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүх наснуудад одоо нөгөө хэрэгцээнүүдийн тухайн үеийн хэрэгцээнүүд хангагдаж явах ёстой тий. Одоо 5-аас 10 наснд жишээлбэл одоо хүүхдэд би чи яг хэн бэ? Чиний дараагийн хүн чинь хэн бэ? Тэр одоо би гэдэг бие хүнийг тойроод дараагийн одоо хүрээлэл нь хэн байхын хамгийн одоо чухал хүн те. Тэрний дараагийнх нь хэн байхын гэдэг юм дарааллыг зааж өгдөг юм уу? Ойлгуулж хэлэх ёстой юм зүйлүүд уулын бэлтгэл ажлууд явагдаж явах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ юу вэ? Яагаад вэ гэдэг асуултанд бид нар тэр болгон хариулж чаддгүй. Тэгэл ажил амьдралаа хөөгөө явцдаг. Тэгээ тэр үеийг ингээд анзаарахгүй юм уу? Ингээд яг хүүхдэд анхаарал тавьж байгаа. Гэхдээ хит ингэж бүр анхаарч яг тэр хэрэгцээг хангаж чадахгүйгээр өнгөрөөчдөг. Тэгээд гинтл ингээд нэг том хүүхдтэй болсон юм шиг. Нөгөө яагаад гээ асууж ирсэн хүүхдийн маань асуулт дуусаад за тэгээд хэлж өгвөл тэрийг ойлгочоод хэлж өгөхгүй бол өөрөө олж мэдчихээл өөр их сурвалжуудаас тэгээд дуугаа олчдөг. Тэнгуут нь гинт энэ яагаад дуугаа олчих вэ гэдэг ингээд. Гэхдээ яг өсвөр насны үед болохоор хямрал мэдээж явагдана. Хямрал нь өөрөө хараат болон хараат бус гэд ерөнхийдөө байгаа. Тэгэхээр зарим хүүхд бол илүү
нөгөө мэдээд байгаа ч хэрнээ ч юм уу хийгээд байгаа хэрнээ уламгүйж хөдөлж зөрөөдөлдөг, зарим нь болохоор тэгхгүйгээр улам дуулууртай болтго. Юу л хийснээ хийгээл ингээд. Тэгэхээр одоо эхлээд маш сайн сонсох хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийн хувьд гэвэл найз нөхөд аягүй чухал, хамгийн чухал байр суурь эзэлж байгаа учраас найз нөхөд шиг нь ханддаг байгаа юм тийм учраас. Тэгэхээр яг л хүүхдтэйгээ найз нөхөд шиг харилцаад хүүхэд нь юу сонирхож байгаа, хүүхдийн найзууд бас юу сонирхож байгаа гэдгийг аюу сайн хармаар юм ба. Судалмаар тэгээд тэдэндээ бас тусалчлаа явахгүй бол одоо бас тэд нар шийдвэр гаргах хөвшний хүмүүс биш шүү дээ. Аа. За бас тэгвэл эхлээд сайхан найз нөхөд шиг нь сонсоод ярилцаад сурчих хэрэгтэй юм. Тэгвэл ер нь өсвөр насны хүүхдээ илүү ойлгох хүн болох нь байна тий. Найзуудтай хандаад гой өгнүүдийг хэлээч. Одоо 12 төгсөж байна ангийнхандаа тий 12 төгсөөд оюутан болоод ихэнх нь гадагшаа явбал зарим хичээл сургууль гэдэг нь баг уулзалтах нь ховор штэ. Тэгэхээр ангийнхандаа батка юу гэж хэлмээр байна. Дот нь 3 найзтай бас юу гэж хэлмээр байна. Ангийнхандаа хандаж хэлэхэд бол 12 жил нөхрлөө баг нэг гэр бүл шиг л санагдчихсэн яг хонхны хоёроо ихтэй. Тэгээд нэг гэр бүл шиг болцсон. Тэгээд яг ингээс одоо болохоор яг салыг гэхээр яг ингээс салж чадахгүй одоо тэгээд яг хамгийн сүүлийн өдөр тэгээд яах юм байгаа юм те одоо мэдгүй. Уйлаалах юм шүү. Би уг нь бол уйлахгүй гэж бодож ийсэн хонхны хоёроор. Уйлсан уу? Би уйлц. Яалч уйлчт юм блий. Тэгээд ангийнхандаа хайртай шүү. Тэгээд ер нь уулзалт дээ шүү л гэж хэлээ да. Уулзаараа уйлах гэдэг шүү батка. Харин 3 найзтай бол ер нь баг өдөр болгон л хэлдэгтэй. Өдөр болгон сайн найзууд тэгээд цаашдаа ч гэсэн сайн найзууд явна. Тэгээд 3 сайн найзгаа бол уулзахгүйгээр би араас нөхөөж очиж байгаа болчих шүү дээ. Тэг өөр яваад очиж шүү дээ. Зүг гэр мэрлэн хамаагүй яваад орчих шүү дээ. Ой уулзъя. Тийм. За тэгвэл өнөөдөр орсон 2 дүү маань эцэг эхчүүд маань хүүхдүүдээ сонсоосой тий гэдэг үгийг л дайж байна. За мөн найзуудтай бас маш гоё өгүүдийг хэллээ. За өнөөдөр хүрэлцэн ирээд маш гоё чөлөөтөө ярилцсан 2 дүүдээ бас баярлалаа. Ирээдүйд нь бас маш өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн маань дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Баяртай байхгүй. Teen Zone Podcast.